За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шатал сүрэнгийн дэрэмжит анхаах ухааны хүрээлэнгийн манай ээлжид подкаст эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр манай подкастт зочноор хавдар судлалын үндэсний төвийн хөхний төвийн эмч төмөрч өдрөмж байна хүрэлцэн ирээд байна. Тэгээд та эхлээд өөрийгөө танилцуулна уу? За намайг төмөрч өдөр гэдэг. Тэгээ хавдар судлалын үндэсний төвийн хөхний төвийн одоо мэдээллийн хэмжээр ажиллаж байгаа. За тэгээд хөхний хор тавдрын тухай өнөөдөр манай подкастнаар ярилцахаар байна. Тэгээд та хөхний хор тавдрын тухай ерөнхий ойлголт бидэрт өгөөч. За яг ер нь хөхний хортой хавдар гэсэн сүүлийн үед бас их тийм хүмүүстх мессеж хүрч ийн л та. Тэгээд яг нийт одоо тархалтын одоо судлал зүг танилцуулах юм бол ерхэд тухайн улсын нэг хүн амын харьцуулсан судалгааны 10% та хөхний хортой хавдар онцлогдоод байна уу гэсэн судалгаа байдаг. Тэгээ бас Монгол улсын хэмжээнд бол ерөөдөө жилдээ нэг 240-өөс зарим тохиолдолд 300-аас 40 орчим метр онцлогдсон тохиолдол байдаг. За тэгээд манай хөхний хортой хавдрын зүгээр онцлог гэх юм бол маш олон багийн эмчилгээ шаарддаг бус төвшинс жоохон онцлогтой байдаг. За жишээ нь одоо зарим мэлгэний хавдар гэдэг тэл мессэслийн эмчилгээ хаглаа гэдэг боломжтой байдаг. Одоо тэргүүрийг хяналтанд явдаг бол манайх мессэслийн эмчилгээ, системийн эмчилгээ, одоо туяа эмчилгээ гэдэг юм өрөмс эмчилгээний шаардлагаар онцлог байдаг. За ерөнхийдөө нийт хавдрын задлаад ярих юм бол зөглөн тохиолдож байгаа нь бол эм хүйстэй голцоо тохиолддог. За эрэгтэй хүйст бол маш бага хувьтай байдаг. Монгол улсын эмчийн жилдээ 1-2 тохиолдол эрэгтэй өнөр онцлогдож байна. Үлдсэн нэрвэгтэй эмэгтэйчүүд онцлогдож байгаа. За юуны төрлийн хувьд бол ерөөсөө хөхний цоргоны гаралтай хувьд ерөөсөө 80-90% онцлогддог. Ер нь хэдэж тийм байдаг. Бусад төрлийн хавдрууд нь гэх юм бол хэлтэнцрийн гаралтай хавдар их тодорхой үлдсэн хувийг, за бисүд засгийн хавдар, бажетийн хавдар бас тодорхой явсан хувийг эзэлдэг юм тохиолдол бий. За манай подкастыг сонсож байгаа хүмүүс дийлэхдээ ер нь ингээ хард ирээд байгаа. Тэгэхээр ер нь хөхний хор тавдар яаж онцлогддог вэ? Яаж илэрдэг вэ? Хүн эмэгтэйчүүд ер нь хөхөө дийлэх онцлогдож байгаа эмэгтэйчүүд хөхний хор тавдраас яаж өөрсдөө сэргийлэх вэ? За нэгдүгürt яг уу манайх шиг нөгөө нэг улсын 50% шихүү нэг хотод амьдардаг хөдөр нутгийн хөгжил муу байгаа улсад бол за эхний хамгийн анхны 2010 онд бид нарт одоо нэгдсэн үндэсний байгууллага өгчөөс зөвлөгөө нь юу байсан гэхээр эхний удаад ядаж энэ хөхний тэмдэглэл гэдэг ойлголтыг түгээх хэрэгтэй байна гэдэг. Гэхдээ одоо чин зэрэг юмч бас мэдж байгаа юм хөхний ортой хавдар гэдэг чинь тэгэл хүн тэмдэглэх хэмжээнд явна гэдэг чинь л тэгэл үе шатны хойж ажиллаж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ судалгаагаар бол тэмдэглэл бол ямарч үр дүнгүй гэдэг нь тодорхойлцдог. Гэхдээ манайх бол октийн наснаас эхлүүлээ хөхөө зөв тэмдгээс сурч байгаа. Миний хувьд бол хамгийн анхны basic ингээ одоо онцлогооны одоо өөрийгөө мэддэг байх нь шүү дээ. За дараагийн нэг юм нь юу гэхээр насжилсан онцлогоо буюу өөрөөр хэлбэл одоо залуу эмэгтэйчүүдэд бол хвшлийн эхо суурьтай. 40-с дээш насны эмэгтэйчүүд бол тэр маммограм буюу хөхний эрентгийн суурьтай ингээ явдаг. За Монгол улсын хэмжээнд бол орчин сэргийлэх үүсдэг бол 30, 33, 36, 39 асуудад бол эмэгтэйчүүдийн үзлэг үзүүлж явах та эмэгтэйчүүдийн одоо орчин сэргийлэх үүсэлд орж явах та хөхний хоол маммограмаа тавтаж хийж байгаа. 40 наснаас дээш болох юм бол энэ хоёр шинжилгээг хоёуланг нь хийгээ явдаг гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө одоо хэдээс хэдэн насны хооронд хөвчлэн одоо хавтай хавдар онцлож болдог юм бэ гэвэл ер нь 30-аас 60-ийн хооронд илүү зөглөн тохиолддог. Манай Монгол улсын ер нь хувьд тархалт за 30-аас 60 насны үед ер нь за тархалтын хувьд ер нь ямар насжилсан байдлаар бол харин нэг төвөгтэй одоо яагаад гэхээр бид нар одоо гадны Америк болон Германы хоёр том эксперттэй ажилладаг. Тэгээд яг уу герман профессоруудын биднэрт одоо хэлж байгаа нь ерөөсөө танайх ингээд цэвэршилтийн ард дээр цэвэршилтийн ард дээр ингээд Европын орнууд за тэгээд өндөр хөгжилтэй орнуудын насны мөрөгдсөн хавдар үүсэх ёстой байтал танайх юм цэвэршилтийн өмнө буюу залуу их онцлогддог юм байна. Тэгээд энэний шалтгааныг бид хамтдаа нэлээд судалгаа хийх ёстой. Гэт бас л тийм судалгааны түвшинд яригдах ёстой сэдв болж өөрчлөж байгаа. Зүгээр миний зүгээр судлаач хэмжээний зүгээс харж байгаа юм маань юу вэ гэхээр манай дээр юу байгаа дээ. Нийт одоо зөглөн одоо онцлогдож байгаа цэвэршилтийн өмнөсний хавдрууд дээр жигийн илүүдэлтэй хүмүүс маш их байна. Ер нь 40-50% нь тархалтай хүмүүс байгаа. Тэгэхээр энэ тархалтай байна гэхээр даврын амралтай хавдрууд илүүдэл өндөр гарч ирээд байна. Цэвэршилтийн дараагийн үеийн хавдар бол өөр орнтой харьцуулбал манай харьцах бага байдаг. Тэгэхээр жоох эсэргээр байгаа. Тэгэхээр бид нар бол энийг дагаж судлах хэрэгтэй гэж үзэж байгаа. За манай Монгол орны эмэгтэйчүүдийн онцлог гэж байдгүй яг энэ эсэл хүчин зүйл дээр. Эсэл хүчин зүйл дээр ингэж байгаа. Онцлог гэхэд бол яг зүгээр ер нь дэлхийн одоо ер нь хүүхд гаргах те хүүхдээ хөлөх асуудал бол ер нь жоох төвхтэй болчихлоо шүү дээ. Жишээ нь Европын орнд бол хөвчлэн 35
дээш 40 насны жирэмслэх, хожуу жирэмслэлт байх жишээний. За тэгээд хожуу жирэмслэлт байгаад хожуу хүүхдээ хөхүүлдэг. Нэг бол хүүхдээ хөхүүлдэг. Эндээс шалтгаалсан цэвэрлэлтийн 10% авторт гарч ирээд байгаа. Монголд хүүхдээ хөхүүлээд одоо нэгэсний ингээд зохисон юм уу одоо хөхөө ажилуулдаг мөртлөл өхний орт автор гарч ирээд байгаа. Тэгээ энэ дээр бол бас бид нар судлах хэрэгтэй гэж яриад байгаа. Зөвхөн ер нь манай дээр онцлог нь юу вэ гэхээр бидэрт бас энэ хөхний буглаа абсцесс энэ цоргоны өрөвсөл буюу мастит их байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ маань угаасаа л нөгөө хөхүүлэгтэй холбоотой явж байгаа процесс л доо. Жишээ нь өөр одоо Европын юм уу одоо Азийн орнууд бас зарим хөхүүлэхэ болчиход байна шүү дээ. Ийм тохиолдолд бол энэ одоо халдварын он гэж ярьдаг юм. Хөхний цоргоор дамжиж халдвар авах, хүүхдийн амнаас халдвар авах тий. Тэгээ энэ байдлууд л манай дээр их өндөр байгаа даа. Тэгээд буглаа энэ абсцесс энэ их үүсчээд дараа нь тэрийг эхот харуулахгүйгээр тэр чигт нь хайчаад байгаа асуудлууд их бий. Тэгээд ийм архаг ийм одоо өрслийн суурин дээр хортой авдар үүсч болох гэдгийг та бол өөрөөс нь мэдчихэж байгаа. Тэгэхээр манай эмэгтэйчдийн ер нь хандлага өөрөө бас жаа муу байгаа гэдэг юм тий. Биенжингийн индексээ барьж мэдэхгүй. Дээрээс нь нөгөө төрөлтөөс төрөлтийн оронд өөрсдөө хаяад хит таргалт руу шилжчихдэг. Тэгээд одоо ерөөхдөө бас одоо жоохон хайнгал байх гэсэн санаа. Тэгээд сүүлийн үед эмэгтэйчүүд үл хөхүүлэх яг хүүхдээ төрүүлсний дараа хөхүүлэх тал дээр юм хэр мэдлэгтэй гэдэг вэ? За ер нь мэдлэг нь байна. Хөхүүлэх сайн уу сайн. Хөхүүлэхгүй байгаад бол өхний ортой авдар үүсгэрсэл мөн хүүхдээ хөхүүлэх хэрэгтэй. Гэхдээ манайх нэг зуршмал замраагүй хөхүүлэх үйл ажиллагаа явагдаад байгаа юм. Тэрний юу гэхээр 4-5 жил хөхүүлчихдэг. Тэ 2-3 жил. 2 жилээс хойшоо тэр хөхний сүү ямар ч хүүхдэд шаардлага болчихж байгаа. Тэнгууд хүүхдийг хөхүүлээд идэг. Хөхүүлэхдээ яг хөр ажиллаа яаж байгаа шөнө өрөн цагаар гэртээ очиод нөгөө махан олонд орцсон хүүхдээр шөндөө мөмгөл унтулчдаг. За ингээл нөгөө цоргоны өрөвсөл буглаа ингээл хагшаал явдаг ч юм уу те. Ингээ яваад оршигдохгүй явсны эцэс бас артаа авдаж хооч өөрчлөгдөх суурь байгаад байна гэж харагдаад. За манай одоо яг Монгол орнд тархалт гэж яг дэлхийн одоо орнуудад харьцуулахад ер нь тархалтын үед ер нь өндөр гэж үздэг үү? Ер нь ямар хөө бэ? Тархалтын үед өндөр гэж үздэг. Ер нь 10% дотроо байгаа. Гэхдээ онцлогооны үе шатын хувьд бол хожуу ажиллагддаг. Ерөөсө 50% орчим хувь нь 2-ын B stage буюу 2-ын B stage-с хойш гэхэрэл 2 дугаар үе шат 2-ын B үе шатнаас хойш гэхэрэл адвенсд буюу хөгжил сайтай хавдар. Тэгэхээр та мэдж байгаа хөгжил сайтай хавдар онцлогдсон цаашдаа тэр хүний амьдрах чадвар 5 жил хавдар тахгүй байх чадамж нь ундаг. Тэгэхээр тэргүүрээ бид нас оролтноос жоохон дээгүүр авч байгаа. За тэгвэл хөхний одоо яг хор тавдрыг илрүүлэхэд шаардлагатай шинжилгээнүүд нь яг юу гэдэг вэ? Яг одоо хотоод нэхэд дуран бол хамгийн найдвартай шинжилгээ гэдэг шиг хөхн дээр яг ямар хамгийн найдвартай шинжилгээ бол эхлээд залуу байлаа гэж бодъё те. Магадгүй 40 дотортой 35-аас дутагч залуу эмэгтэйчүүд бол хөхний эхо хамгийн ихний процедур. Хэрвээ эхон дээр ямар нэгэн сэжиг бүхий зүйл ч юм уу эргэлзсэн зүйл байх юм бол нэлээд маммограм буюу хөхний эрдэнэтгэн зураг оруулж ирж байгаа. 40 наснаас дээшээ бол энэ хоёрыг хоёулангийн хий гэж үздэг. Энэ бол хамгийн одоо бусд одоо онцлогооны процедуртай хамгийн хямдхан онцлогооны багчин тийм одоо онцлогооны процедур байна. Тэгээ бас одоо онцлогооны шинжилгээ бас шаардлагатай бол хатгалт хийх тий. Эдийн шинжилгээг бол ерөөсө тэр хоёрын зураглалыг ямар байгаас шалтгаалаад эдийн шинжилгээг хийх заалтаа тодорхойлно. Бид бол ерөөхдөө одоо Байрац буюу одоо хөхний зураглалын үнэлгээ гэж үүдэг. Тэгээс эхлүүлээд 1 2 3 4 5 6 гэдээ очиж байгаа тий. Тэгэхээр бид нар 3-аас хойшоогоо ер нь 4-р үе одоо Байрац 4 гэсэн үнэлгээс хойш ямар нэгэн процедур онцлогооны процедур хийгддэг гэсэн үг. Тэгэхээр бас яг үнэхээр одоо эргэлзээтэй байгаа үед хатгалт хийж эдийн шинжилгээ авдаг гэсэн. Тэгээ Байрац 3-аас дээш гэж байна. Тэгээ Байрац 3-аас доош байх мэл зүгээр хянаад явчихдаг гэсэн. Ерөөсөө техник 2 бол ерөөсөө л хянах хэрэгтэй шаардлагатай. Жилдээ нэг удаа өрчин сэрэл үзлэгтээ ороо авчих болно гэсэн. Тэгэхээр яг мэрэгжлийн эмч гэдэг одоо зүйл дээр хандаж хэлэхэд яг хөхний мэрэгсэн эмчдэр хянуулна гэсэн үг. Зүгээр энгийн бас одоо өрх дүүргийн эмч нартай бас хянагдаа явдаг. Яг зөв. Одоо энэ асуудал айгүй жоохон хоригдталтай байгаа. Тэрний үг гэхээр яг одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд хөхний нарийн мэрэгжлийн эмчээр маш цөөхөн байна. Хадар судлалын үндэсний төвтний хідэн хүн тодорхой хэмжээний сурагч машиг ажиллаж байна тий. Энэ дээр бол миний өгөх зөвлөгөө юу гэхээр нэгдүгээр орон нутаг одоо дүүрэг болон өөрийн гэсэн дүр санчлагын эмчтэй тийм ээ. Дүр санчлагын эмч нар эхний удаадаа баримжаа олох буюу Байрац үнэлгээг маш сайн зөв тавьж сурах хэрэгтэй. Тэгээд энэ үнэлгээг магадгүй Байрац 3-аас татгах үнэлгээ гэж үзэж байгаа бол өөр дөрийг хянах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар эргэлзээтэй буюу 3-аас дээш 4 буюу өөрөөр хэлбэл ямар нэгэн идэрхэг зүйл одоо хатгалтыг заалтай гэж үзвэл магадгүй одоо тухайн дүүрэг орон нутгах боломжгүй бол хавдар судлалын үндэсний төвөөр явах боломжтой гэсэн үг. Тэгээд яг энэ онцлогоо ингээд
болчлоо. Тэгэхээр дараа нь одоо эмчилгээний талаар асуудал байна л да. Тэгэхээр яг эмчилгээ зөвхөн мэслийн эмчилгээ байдгүй, хийм туяа эмчилгээнүүд ер нь авсарч хийгддэг. Ер нь эмчилгээний үед үе шаттай холбоотойгоор та хэлэхэд ямар эмчилгээ? Ер нь бол одоо сүүлийн үед бол зеро үе шат буюу ерөөсөө хамгийн ихэнх үе шат нь цоргон дотор зөвхөн цоргоны дотор зөвхөн хавдар байгаа тохиолдол оншилж чадах юм бол ер нь мэс заслын эмчилгээг бүр туяагарч хүртэл идэх боломжтой болчиход байгаа. Одоо үед бол зүгээр Монгол улсын хэмжээнд бол бидэд бол тийм туршлага багтай байна. Ер нь бол цоргон дотор байгаа одоо бид нар DCIS гэж ярьдаг. Цоргоны байрын мөнгөө бол дотор байгаа байрын мөнгөө бол ерөөс 1 2 хүрэх бол оншилж маш багавтай. Тэгэхээр энэ онцлогооны процедурыг бид цаашлах юм бол олж чадах юм бол ер нь бол манай одоо хортой авдрын 5 жилийн одоо дундаж амьдарч байгаа хэсэг өндөр бол явчих гэсэн. Одоо зүүнний орн Швейцар ч юм уу, Япон, Солонгос ч гэдэг өндөр хөгжилтэй орнд ерөөсө цоргон дотор байхад нь оншилж байгаа. Тэгэхээр ерөөсө тэр хүнэнд нь мэс ажилбар хийгдэл туяа эмчилгээ. Зарим бүр мэс амжилтлагын би ажилбар хийгээд туяа эмчилгээ өгч тохиолдов би. Тэгээд сая онцлогоонд бас нэг зүйл асуухад сүүлийн үед AI-аар одоо давхар гэж хинж онцлно гэж яриад байгаа ш. Тэр ер нь илүү одоо оншиг илүү сайн болгож гин үү? Одоо ямар нөлөөтэй бэ? За яг хуу AI бол одоо яг нэг хэлэхэд Европын орн бол AI-аар төдийлөн үнэлэхгүй байдаг. Ер нь бол Америк юм уу, Азийн орнууд ялангуяа одоо яг осурт улсууд дээр бол ерхэд хвчлээ AI үнэлгээ явж байгаа. AI үнэлгээг бол би хувьдаа бол хэдэн мянган дата байхаас шалтгаалж л тэр үнэлгээ илүү төхөн байдаг. Гэхдээ энэ дэр нэг онцлог байдаг. Тухайн улс орны хөхний одоо эдийнх нэгтгэж бас их өөрмөц юм байна. Жишээ нь Монгол эмэгтэйчүүд болохоор Азийн эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй хөхний хэлбэр хэмжээ харьцангуй том. За нэгтийн хувьд ч гэсэн бас төвөгтэй байдаг. Тэгэхээр яг одоо Ази дээр нөгөө Япон хүндээ зориулсан тэр эмнэлгээр Монгол эмэгтэйчүүд үнэлэхээр миний хувьд л жоохон асар дутагдaltaй гэж боддог. Тэгэхээр бид нар өөрсдөө бас датагаа цуглуулах хэрэгтэй. Тийм шинжилгээний онцлогоо нэвтрүүлэх шаардлагатай гэсэн үг байна. Тийм юм бол тийм. Гэтэ үнэлгээг бол би буруутгаагүй. Ер нь эмчийн эргэлзэж байгаа юм дээр үнэлгээд тусдсан болно гэсэн үг. Мэсэл эмчилгээнд дээр гэхээр одоо чинь дээр үед нь бол одоо саяхан гэхэд бас дандаа хөх тайрах мэсэл хийдэг байсан тийм. Нэг талын хөхийг аваад дахиад нөгөө хавдар нь нөгөө талын хөхөндөө дахиад хөө тайруулах юм мэслүүд хийдэг. Одоо сүүлийн үед болохоор яг энэ чиг хандлага биш хөө хадгалах гэдэг нөхцөлийг илүү одоо яригадаад байна л да тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо жишээ нь эмчилгээнд дээр ер нь хэр сайн дэвшил гарч ийн мэслийн эмчилгээний талаар сая яг уу одоо манай багийн одоо манай эмч одоо дэлхийн хамгийн том хөхний хурал дээр очиод за бидний одоо нийт одоо 9 оноос хойш хийсэн датаг танилцуулаад хагалгааны хийсэн бүх методуудыг танилцуулсан. Тэгээд тэнд хурал дээр бол том профессорууд ганц асуулт асуусан. Яаж юм богино хугацаанд хортой хөгжвөө гэдэг асуулт. Тэгэхээр биднийг бол хөх бүтэн авдаг байсан хагалгаа 70% та халаад 70% хөх хадгалах хагалгаанд төтгөх чадсанд бол биднэрт бол маш том одоо баяр хүргэжсэн тэр хурал дээр. Тэгээд бас тэрэн дээр бол бид ерөөдөө бас энэ маань бас миний хариулт мөн баг гэж бодож байна. Бид нар хадгалж чадаад байгаа үндсэн гол одоо нөхцөл маань юу вэ гэхээр бид хуучин хөхний ортой авдрын онцлогт магадгүй хоёрын бие тий тэрнээс татгаш онцлогт биш бид нар үе шат унгах систем эмчилгээ явуулж чаддаггүй байсан. Одоо бол бид нар хавдраа олохгүй болоод хаалгаар орж чадчих. Тэгэхээр энэ маань магадгүй одоо бидний цаашдын өсрөнгөө хөгжүүлэх гол түлхүүрэн дээр баг гэж. Тэгэхээр бид нар системийн эмчилгээний тоглолтууд маш сайн хийж байгаа. За сүүлийн үед бас нөгөө гоо сайхны хагалгаанууд хөх томруулах гэдэг хагалгаанууд хийгдэх гэдэг. Энтэй холбоотой бас хүндрэлүүдчсэн тодорхой хэмжээр гарч байгаа. Тэгэхээр энэ төрлийн хагалгаануудыг хийх ер нь эрсдэл ер нь ямар байдаг вэ? Хөхний хортой авдар дээр онцлогдоод манай дээр нөхөн сэргээх процесс явагдах юм бол бид бол эхний байрлалцаа тухайн хүний үе шаттай уялддаг. За тухайн хүн хэрвээ ер нь одоо нэлээд хөгжил сайтай хожуучны авдраа онцлогдсон бол доор хаж бид 2 жил. Мэдээж хүн нөхөн сэргээх хүсэлтэй байсан ч гэсэн бид 2 жил ирэхэд хүний тогтмол хяндаг. Тэрний ард нөхөн сэргээх хийвэл илүү эрсдэл багтай гэж үздэг. Хэрвээ нөхөн сэргээгчдийг хавдар дахиад өөр газар гадруул энэ ямар ч үр дүнгүй асуудал болно. Тэр хүнд одоо тус олох гэж бүр хор болж ил гэсэн үг. Immediately би өөрөөр хэлбэл одоо тухайн үед нь яаралтай нөхөн сэргээх одоо хагалгаа гэж би энэ маань магадгүй том хөхтэй эмэгтэй хүн жижиг төрхний артай авдартай онцлогдоод шууд хагалгаанд орох боломжтой байх юм бол бид нар өөрийнх нь хөхөөр өөрийнх нь одоо дефектийг өөрийнх нь дээр ингээд одоо хэлбэр юу гацсаад нөхөн сэргийн хаалганд дор хийчихэж байгаа. Химийн эмчилгээний ар дээр үе шатны гайгүй байгаа тухайн хүн өсөх юм бол бид нэр констракшн буюу нөхөн сэргийн хаалгаагаа тухайн бүртэн хийж чадчихаа. Зүгээр имплантын асуудлыг хүмүүс их ярьдаг. Имплант нөхний ортой авдар үүсэх үү гэх.
Ер нь бол дэлхийд дээр хамгийн судлагдсан имплант бол ментор байгаа даа шүү дээ. Одоо тэр чинь хуучны имплант учраас. Одоогор бол мотив судлагдаагүй яваа сүүлд гарсан залуу брэнд те. Яг хөө ер нь нэгдүгээр гадны бит. Тэгээд хөхний эд доор тавьж байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээнд одоо гадны бит те тавихаар өөрийнх нь ингээд хариу урвал явагддаг хүний биеийн хамгаалах урвал. Тэрний явагдаад ирэнгүүт ингээд имплантыг тоорсон хальс үүсдэг. Тэр хальс нь одоо ямар хурдтай, ямар зөв механизмаар явахаас шалтгаалж бас өхний ортой авдар үүсэх тэмцэл байх нь байдаг. Гэхдээ маш бага хувьтай байдаг. Тийм. Тэгэхээр бол яг толгой дараалан имплант хийлгэсэн бол өхний ортой авдар гарна гэсэн. Тэр имплант хийлгэлээ гэхэд дахиад тэр имплантаа солиулах гэдэг асуудал байна уу? Байлгүй яах вэ? Тэр бол ерөөсөө пластикийн одоо жишээ нь нэг имплант бол одоо ер нь 15-20 жилийн настай гэж үздэг байхгүй. Тэгэхээр залуу үеийнх тусмаа дахиад солиулах шаардлага гардаг гэсэн үг. Зүгээр миний хувьд бол би бол хөх үйл ажиллагаа явуулаад хүүхдээ гаргаад те хүүхдээ хөхүүлээд ингээд тодорхой хэмжээний үнжилттэй болсон тохиолдолд битүү хүн өөр өсвөл имплантыг сонгол арай илүү зөв юм уу даа гэж боддیں۔ Ер нь одоо хөө үзүүлэх шаардлагатай өвчтнүүдэд ер нь аль нэмлэгүүдийг үзүүлэх. Тийм манай үзэгчдэд хэлээд нөгөө сонсогчдод ер нь хөө үзүүлэх шаардлагатай эмэгтэйчүүд хаана үзүүлвэл илүү зүгээр гэж зөвлөх вэ та? За миний хувьд болохоор яг мэдээж бол өхний төв дээр бас цагаа аваад үзүүлэх боломжтой гэж хэлмээр. Гэхдээ манайх ооч хэрэгтэй байдаг учраас тодорхой хэмжээнд бас хүлээгдэл байдаг. Нэг одоо шаардлагатай хавдар гэсэн чиглэгдээгүй бол тухайн харийн дүүрэгтэй эход харуулад хэрвээ харийн дүүр нь өөрөө маммограм буюу өхний рентген зурх боломжтой бол тэр хоёрыг илгэж хэрэгтэй. За хувийн эмнэлгүүд донд бас сайн хийж байгаа эмнэлгүүд байна. Өхний клиник гэдэг нэг эмнэлэг байна. Яг л одоо бидний бас үнэлгээ юм таарч хийж чадчихна. За мэдээж бас интернет эмнэлэг өхний хоо маммограма хийчдэг. За хөдөө орон нутагт бол хэрвээ байвал Эрдэнэ тэмлэг бас Эрдэнэт медипас эмнэлэг бас хийж байгаа. За тэгээд босны дандаа ер нь маммограм байхгүй дээ. За тэгээд сүүлийн одоо та үзэгчд маань хандаж зөвлөгөө өгөх үгүй юм. Сонсогчдод яг хөө ерөөхдөө өгөх зөвлөгөө нэгдүгürt бол хэрвээ та өөрөө тодорхой хэмжээний 30 нэмэх буюу өөрөөр хэлбэл 30 нас дотор ямар нэгэн байдлаар хөхний үйл ажиллах буюу хүүхд гаргаад хүүхд өхүүлэх хэрэгтэй байхгүй. 30-аас хойш болохоор өөрийгөө жоох эрсдэл рүү хийгээд байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаар жинхэнэ илүүдлээ байр гэж зөвлөмөр. За гуравдугаар бити смокер буюу тамхичин бай тээ. За дөрөвдүгээр стрессээс зайлсхий. Тэгээ шөнийн нойроо бүтээ аваа гэж зөвлөмөр байна да. За өнөөдөр та манай подкастт хүрэлцэн ирсэн баярлалаа. Та урд цугсан ч гэсэн баярлалаа.